мэдээ сувгийн шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Дархуу аймгаас бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд төмөсний сорт судалгаа, вирусгүй төмөсний үржүүлэг, селекцийн аргаар шинэ сорт бүтээх, вирусын өвчнийг онцлох, үрийн чанарт хяналт тавих зэрэг эрдэм шинжилгээний судалгааны ажлын талаар хүргэх болно. Манай улс 1960-ад оноос эхлэн төмөс судлалын ажлыг эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийн хүртэл ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид төмөсний гений санд 500 орчим сортын дээжийг цуглуулан судалж, эх орны 3 сортыг шинээр гаргаж, гадны 12 сортыг нутагшуулад байна. Өнөөдөр тэд шинэ Монгол сорт гаргаж авах судалгаа, үр үржүүлэг, төмөсний вирус онцлох эрдэм шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна. Өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд хүрээлэнгийн гаргасан, шалгаруулсан, нутагшуулсан сортууд үндсэндээ Монгол орнд тариалагдж байна. За үр тарианы ургамлын хувьд өнөөдрийн байдлаар нийт тариалангийн талбайд 30 орчим хувьд манай хүрээлэнгээс гаргасан голцоо дархан сортууд тариалагдж байна. Төмөсний хувьд бол нийт тариалангийн талбай үндсэндээ 90 гаруй хувьд, бараг 95% нь манай хүрээлэнгийн судлаачдын судалгааны үр дүнд шалгаруулсан сортууд өнөөдөр тариалж гар дээр очиод тариалагдж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд шинжилгээ ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр гарааны компаниуд байгуулах юм хууль эрх зүйн нөхцөл нь бол бүрдсэн. Тэгэхээр энэ хүрээнд бол олон хүрээлэнд гарааны компаниуд байгуулагдж байгаа. Яг энэ жишгээр манай хүрээлэн дээр өнөөдөр 2 гарааны компани байгуулагдаад ажиллаж байна л да. За нэг нь бол манай үр тарианы ургамлын үр үржүүлэх чиглэлээр дархан элит үр гэсэн үр тарианы ургамлын ийм гарааны компани байгуулагдсан. Мөн одоо энэ жил энэ 100 үндсэндээ төмөсний үйлдвэрлэлээ бас ер нь гарааны компани болгож гаргая гэдэг ингээд тэр Сэлэнг аймгийн хушаач сумын элитр компанитай хамтраад манай хүрээлэн эрдэмтэд ороод ингээд бас элитүрийн төмөсний элитүрийн гарааны компани байгуулад ажиллаж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр хүрээлэн тэгээ эрдэмтэд нь тэгээ хувийн хэмшил оролцсон ийм одоо бүтцээр бид үр үйлдвэрлэлээ цаашд явуулахаар болж байна. Монгол улсад төмөсний шир 6, завхан 35, хонгор зэрэг 3 сорт байдаг. 2004 оноос эхлэн Европын орнуудаас шилдэг сортууд оруулж ирж генийн санг баяжуулан Витара, Имфала, Санте, Гала, Солист, Кварта зэрэг сортуудыг нутагшуулад байна. За 2004 оноос хойш бид нар нийтдээ 7 сортыг судалж шалгаруулсан байна. За одоо манай хүмүүсийн хамгийн их сонирхож хүсэлт таашаалд нийцж хамгийн их тариалагдж байгаа сорт маань энэ Галагийн сортойгоо 2011 онд бид нар нутагшуулаад одоо албасаар үрийн үржилт тавьж энэ сорт маань ямар онцлогтой гэхээр одоо хүмүүсийн хүсэж байгаа тод шар махлаг гэдтэй нэг бутнаас олон нэмжигт хэмжээний болцсон өгдөг. Ургас өндөртэй хадгалт маш сайн сайдаг даадаг. Одоогийн байдлаар одоо Монголын төмөсний нийт тариалангийн 70 гаруй хувьд нь тариалагч байгаа. Одоо хамгийн их хэрэлт хэрэгцээ байгаа ийм сорт байгаа маа Галаги. За энэ одоо спрей гэдэг энэ сортын талаар. Энэ сорт маань одоо бол ингээд бидний одоо цуглуулах судалгаа, соор судалгаанд шалгагдаад явж байгаа. Одоо Галагийн дараагийн одоо үе шатанд гарч ирэх ирээдүйдээ сортоор батлуулах ийм сорт байгаа. Энэ сорт маань Гала сортоос ямар онцлогтой вэ гэхээр харьцангуй том болцоотой, илүү ургацтай, одоо сүүлийн үеийн ганд илүү төсвөртэй ийм сорт байгаа маа. Члэн бид нар одоо хүнсэндээ одоо шар төмсөл хэрэглэдэг шүү дээ. Энэ төмс маань яг ямар онцлогтой юм бэ? За тэгэхээр энэ Курада их сорт маань улаан альстай, гэхдээ доторх махлаг хэдний хувьд шар ийм сорт байгаа. За улаан альстай энэ сорт маань ямар онцлогтой гэхээр энэ бусад сортуудыг бодвол улаан альстай сорт нь илүү өвчин төсвөртэй байдаг. За дээрэс нь шар махлаг гэдэг дээрэс нь энэ сортын ямар онцлогтой гэхээр хүнсний хэрэглэнээс гадна бас одоо шарах, салат хийх зэрэгт илүү тохиромжтой. Бас энэ бид нар одоо шинээр судалж байгаа ирээдүйдгээр шалгаруулах ийм сорт байгаа маа. Гэрийн эзэгтэй нарт бол мэдээж өнгө үзэмж нэмхийн тулд явуулах. За энэ бидний хажууд байгаа юм гүн. За энэ нь болохоор энэ одоо хөх ягаан өнгөтэй ингээ боро гэдэг ийм сорт байгаа. Бүгд нарийн солонгос улсаас гаралтай. Гэхдээ манай оронд 2004 оноос хойш судлаад одоо бид нар бас
ирээдүйдээ сорттойгоор батлуулах гэдэг явж байгаа юм сорт. Энэ сорт маань ямар онцлогтой гэхээр гол нь одоо хоолн төрөл бүрийн өнгө оруулах, салаат хийх, чимэгдлийн зорилттой. Мөн энэ сортыг бүхлээр нь шууд ингээд доконд шараад итгэхэд ийм зорилттой юм Амт сорт байгаа. чанарын хувьд болохоор яг адилхан уу? Тийм амт чанарын хувьд бол илүү одоо хурдан болдог, зөөлөх нь тийм сорт байгаа. Гаднаас бид нар яг хөө төмс импортоор авч хэрэгжилж байгаа юм болохоор 2-3 одоо сөрөг талтай байдаг л дээ. Мэдээж нэгдүгээр амт чанар сайтай байсан гадаадын төмс маань гадаадын өндөр өсөлт төмс маань манай орны хөрс цаарын нөхцөл шалгаруулж гаргаагүй учраас нэг 2-3 жилийн дараа бол ургацсан хэмжээний эрс буурч эхэлдэг манай орны хөрс цаарын нөхцөлд тохироогүй удаас. Дээрээс нь гадны сортыг ингэж байнга авч одоо өөрийн орондоо тариалж үржүүлэх нь бол хүнсний аюулгүй байдал, хүн амын хүнсний аюулгүй байдал сөрөг талтай. Дээрээс нь мөн бид нар энэ гадны төмсийг ингэж өөрийн орондоо үржүүлэхээр тухайн сортыг эзэмшиж байгаа одоо компани буюу хувь авторт нь бол зохиогч эрхийн татвар төлдөг. Тийм учраас бид нар заавал өөрийн одоо эх орны селекцийн сорттой бол байх шаардлагатай байдаг. За өөрийн орны хөрс цагуурын нөхцөлд одоо шинэ сорт гаргах хамгийн чухал арга нь бол төмсний селекц арга байдаг. Энэ аргыг бол хэрэгжүүлэхэд бол хүн хүч их шаардлагатай, их хөрөнгө ордог, цаг хугацаа шаардсан ажил. Шинэ сорт гаргахад бол ойролцоогоор 12-оос 15 жил шаардлагатай байдаг. 2010 оноос манай хүрээлэн дээр олон улсын төмсний төв болон хятадын харбины төмсний төвтөө мөн Монгол төмс хөтөлбөртэй хамтраж одоо төмсний селекцийн одоо шинэ ажлыг эхлүүлсэн байгаа. 2010 оноос төмсний селекцийн ажлыг бол хятадын харбины хүрээлэнд хийдэг байсан боловч 14 оноос бол өөрийн оронд одоо жинхэнэ одоо үрийг эрлэжүүлэх хийж одоо төмсний жинхэнэ үрийг бид гаргаж авч амжилттай ажиллаж байна. Ойролцоогоор 12-оос 15 жил хугацаа их шаардж боловч бид нар одоо энэ судалгааны ажлыг бол 6 дахь жилдээ явуулж байна. Цаашид бид энэ ажлыг үргэлжлүүлээд ахаад 5-6 жил ажиллах юм бол өөрийн орны одоо шинэ сортыг бол бий болох боломжтой. Хүнсний болон дахин боловсруулалтын чиглэлээр ийм сорт одоо гаргах бидний одоо ажлын гол одоо чиглэл нь байгаамаа. Төмсний эрлэжүүлгийн ажлын одоо гол одоо ажил нь бол одоо хүлэмжийн нөхцөлд бид сорт судалгаанаас шалгарсан одоо үнэтэй шин чанар бүхий одоо эцэг их ургамлыг сонгоод одоо хүлэмжийн нөхцөлд одоо ийм эрлэжүүл хийж ийм үр гаргаж авдаг. Энэ үрийг бид нар одоо эх жил одоо үрслэгээр тарьж ил талбайд гаргаж одоо шинэ одоо үр удам төмсний удам бол бий болгож ийм амжилттай ажиллаж байна. Манай улсад 2004 оноос Монгол төмс хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Дархангуул аймаг дэх ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд гадны ургац сайтай төмсийг нутагшуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн юм. Одоогийн байдлаар дээрх хүрээлэнгийн эрдэмтэд жилд 10-аас 15 мянган төмсний бичил ургамлыг лабораторийн аргаар ургуулж, жилд 100-аас 110 мянган бичиг болцоог гарган авч талбайн үржүүлэгт нийлүүлж байна. За манай ургамлын биотехнологийн лаборатори 1988 оноос эхлэн вирусгүй төмсний үр үржүүлгийн судалгааны ажлыг хийж байна. За одоогийн байдлаар бид төмсний манай оронд нутагсан болон ирээдүйтэй сортуудын үрийг эдийн үсгэрийн аргаар вирусээс нь эрүүлжүүлээд лабораторийн нөхцөлд бичил ургамал болгон ургуулж байна. Жилдээ бид нэг 10-аас 15 мянган бичил ургамлыг ургуулж байгаа. Эртийн болон дунд эртийн болцтой сортуудын үр үржүүлэг энд хийгдэж байгаа. Бичил ургамлыг температур чигийн тохиромжтой нөхцөлд одоо 16 цагийн харанхуй 8 цагийн гэрлийн үйлчлэлтэй ийм нөхцөлд ургуулж үрийнхээ их материалыг бэлтгэж байна. За манай лабораторийн хувьд бас хэд хэдэн гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран ажилласан. Тэгэхээр энэ хамтын ажиллагааны хүрээнд бид одоо ламинар бокс буюу эдийн үсэг хийх зориултын одоо өрөөтэй, ургуулынгийн өрөөтэй, за мөн бид нар тухайн одоо төмсний тарималд хор хөнөөл учруулдаг 6 төрлийн вирусын өвчнөг оншилдог иж бүрэн онцлогооны аппаратуртай үйл ажиллагаа маань хэвэн явагдаж байна. Орчин үед ургамлын үржүүлэгт эсийн өсгөрийн аргыг өргөнөөр хэрэгдэж байгаа бөгөөд манай оронд 1980-ад оны сүүлчээс эхэлсэн. Төмсний тариаланчдад вирусгүй төмс гэсэн нэр томьёо танил болсон. Энэ нь их ургамлаас оройн нахиг салган авч лабораторийн халдваргийн нөхцөлд тусгай орц найрлага бүхий тэжээлт орчинд ургуулах эсийн өсгөр буюу бичил үржүүлгийн арга юм. Эсийн өсгөр хийж ингэж үржүүлэх нь бусад аргатай харьцуулахад маш хурдан үржиж эрүүл их ургамал өгдгөөрөө онцлогтой юм байна.
За манай лабораторид 5 эрдэм шинжилгээний ажилтан за хүлэмжийг хариуцсан бас нэг сахиул ажилладаг. За бид ингээд Монгол улсынхаа төмөсний элит дүрийн анхан шатны их материалыг гаргах одоо энэ үйл ажиллагаа маань одоо манай лабораторид хийгдэж байгаа. Одоогийн байдлаар бид ерөнхийдөө 50% гаргаж байгаа улсын хэрэгцээнийхээ бид хамтын ажиллагааныхаа хүчээр бол явандаа 100% хангана гэсэн төлөвлөгөө зорилттой ажиллаж байгаа. За манай лаборатори төмөсний 6 төрлийн вирусын өвчнийг иммуноферментийн аргаар уншилж байна. Тэр бид өөрсдийн гаргасан бичил ургамал болон хүлэмжин дургаж байгаа ургамлаасаа дээж авах. За мөн бид аж ахуйн нэгжүүдийн талбайд ургаж явах үед нь таримлаас бас навчны дээж авч вирусын онцлогоо хийж байна. За энэ онцлогоо маань бид тухайн одоо үрийн их материал хэр эрүүл байгааг одоо шалгаж байгаа нэг үзүүлэлт болдог. Одоо өөрөөр хэлбэл чанарын үзүүлэлттэй гэсэн үг. Тэгэхээр вирусын өвчин бол гадаа шинж тэмдгэрээр төдийлөн ажиглагдахгүй боловч дотооддоо бас халдвар авчихсан ургац буурах за дааш цаашаагийн одоо өрөндийн нөлөөлөх юм хоруу чанартай байдаг учраас одоо өрөө хөгжүүлийн ажил бол вирусын өвчнийг онцлох зайлшгүй шаардлагатай нэг ажлын нэг байдаг. Тэгэхээр бид жилдээ нэг 300-аас 500 дээжинд 6 төрлийн вирусын өвчнийг оншилж байна. Тэгэхээр ургалтын хугацаанд бас халдвар тараадаг шавжууд бас манад бас өргөнд аргасан байдаг. Тэгэхээр бид энэ тал дээр бас дахин хяналт хийж байна. Хөрсгүй орчинд төмөсний бичиг болцсон ургуул гаргана биотехнологийн аргаар вирусаас эрүүлжүүлэн үржүүлсэн төмөсний бичил ургамлыг хөөсөнцөр хайрцаг өгөх хөрсгүй орчинд шилжүүлэн тариалж агаарт үндэс столон улмаар бэсрэг болцсон үүсэх замаар үрийн төмөс гаргаж авах процессыг хэлдэг юм. За бидний лабораторид инвитро нөхцөл дургуулсан бичил ургамлыг аэропоникийн системтэй шилжүүлж дунджаар бид нэг 5000 шиг орчим бичил ургамлыг тариасан байж байгаа. Бид жилд 2 удаа ургаж авах судалгааг хийсэн. Ерөнхийдөө намрын үйлдвэрлэлд тариасан ургамлын амьдралд илүү сайтай ургаж байгаа учраас бид голцоо одоо сүүлийн 2 жил намрын тариалтуудыг хийж байна. Аэрофоникийн төхөөрөмжөнд 14-өөс 21 хоног өлчиржүүлсэн бичил ургамлын тайрцыг бэлтгэсэн нөхөнд тариална. Хөөсөнцөрийн хайрцагын дотор чийгжил агааржил сайтай байдаг нь үндэс үүсгэд сайн нөлөөллөө. Ургамлын үндэсний хэсэг рүү шүршиж байгаа тэжээлийн уусамлын туслын тохиромжтой хэмжээ нь хамгийн чухал үзүүлэлт юм аа. Энэ дэвшилтэт технологи маань хуучин уламжлалт технологиос бол 8-аас 10 дахин их бичил болцоо өгөх боломжтой ийм технологи байгаа. Энэ технологи ашигласнаар бид нар бол Монгол орны үрийн анхан шатны үрийн хэрэгцээний 50% бол хангаж байгаа. За ингэснээр бид эндээс гарсан бичил болцоогоо төмөсний төрөлдсөн аж ахуйн нэгж болох элит дүр компанид нийлүүлдэг байгаа. Аэрофоникийн аргаар төмөсний бэсрэг болцсон үйлдвэрлэснээр төмөсний үрийн анхдагч материалын үйлдвэрлэлийг одоогийнхоос 8-аас 10 дахин нэмэгдүүлэх, цаашд үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр үйлдвэрлэх аж ахуй нэгжүүд өргөнөөр ашиглах боломжтой. Энэ доор бол нөгөө бидний яриадсан энэ жижиг шар бүрхийн манд нөгөө жижиг болцоо байгаа тийм ээ. Энэний талаар тайлбарлах уу? За бид лаборатори ургасан ургамлаа энэ хөөсөн хайрцагын төхөөрөмж бүхий системд одоо тэжээлийн уусамлыг мананжуулах хэлбэрээр өгч байгаа. Тэгэхээр энд бол одоо тохиромжтой нөхцөл бүрдсэн үед нэг тариаснаас хойш 60 хоногийн дараа ингэж бичил болцоонууд үүсч эхэлж байгаа. Тэгээ энэ стандартын хэмжээ бол нэг 5-аас 10 грамм байдаг. Энэ үед бид нэр ингээд төвөрлөн хураад. Аэрофоникийн аргаар төмөсний бэсрэг болцоо гаргах технологийн давуу тал нь нэгдүгээрт экологид ээлтэй технологи, хоёрдугаарт бусад системийг бодвол эдийн засгийн хувьд ашигтай. Гуравдугаарт ургамлаг хөрсгүй орчинд ургадаг учраас хураасан үр эрүүл байх. Дөрөвдүгээрт булцууг стандартын хэмжээнд хүрмэгц төвөрлөн хураах учраас шинээр булцуу үүсч томрох боломжийг нэмэгдүүлдэг. Тавдугаарт ус шим тэжээлийн бодисыг маш бага хэмнэлтэд зарцуулахаас гадна нэг ургамлаас нөгөөд өвчний халдвар тарахгүй байх зэрэг олон давуу талтай юм аа. Аэрофоникийн аргаар бичил булцуу гарган авч байгаа энэ технологи нь Азийн 5 оронд хэрэгжиж байгаа юм аа.
хөрсгүй орчинд эрүүл за мөн нэг ургамлаас олон тонны булцан авдагаараа давуу талтай. Бид уламжлалт технологиор нэг ургамлаас нэг 4-5 булцан авдаг бол энэ технологиг нэвтрүүлснээр бид нэг ургамлаас 20 ургамал за 30 ургамал бичин булцуулж авах боломжтой байгаа. Энэ хүлэмжид яг ийм хүлэмж одоо өөр байна уу манад ганцхан байгаа юу? Монгол Төмс хөтөлбөрийн хүрээнд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн за манай хүрээлэнд бас юм хөрөнгө оруулалтаар энэ технологийн ажиллагаа бол хийгдсэн. Ургамал хамгаалах эрдэм шинжилгээний хүрээнд бас өөр сортын цөөн тооны булцуул бас гаргаж байгаа. Бид энэ технологиг нэвтрүүлснээр Монгол улсын элит дүрийн төмөсний анхан шатны их материалыг Монгол орондоо 100% хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд 2011 оноос эхлэн Сэлэнг аймгийн Хушаат сумд байрлах элит үр компанитай хамтран ажиллаж байна. Ингэхдээ нутагссан шин сортын элит үрийг G2 системээр үржүүлэн 21 аймагт байрлах албан ёсны гэрээтэй төмс үржүүлгийн аж ахуйн нэгжид хүргэн ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын хүн амын төмсний хэрэгцээг 100% тодосоо хангаж байна. Хүнс хөдөө аж ахуйн яамны одоо боловсруулсан техник эдийн засгийн үндслээр одоо манай улс одоо жилдээ 500-аас 550 тонн элит үр одоо байх шаардлагатай гэсэн тооцоолол байдаг. Харин үүний одоо 70% нь одоо элит үр компани одоо боловсруулж үйлдвэрлэж байна. Тэгэхээр үлдсэн 30%-ийг нь одоо Герман улсаас оруулж ирдэг гэсэн мэдээлэл өгч байлаа. За манай компани 2009 оноос эхэлж Сэлэнг аймаг Хушаат сум Зяндын хотор хэмжээнд сайхан орхины хөндөд анх байгуулагдсан. Энэ цагаас эхэлж бол төмсний элит үрийг үйлдвэрлэж эхэлсэн юм байнамаа. За төмсний элит үрийг бид нэр бол дархны хүрээлэнгийн биотехнологийн лабораторитой хамтарч гаргадаг. Дархны хүрээлэнгийн биотехнологийн лабораторид бол төмсний одоо мини бэсрэг булцуу үйлдвэрлэгддэг. Тэгээд тэр бэсрэг булцууг бол бид энд талууд авчираад 2 жил үржүүлээд элит үр гаргадаг юм байна. За энэ 2 жил үржүүлдэг нь одоо бид сүүлийн үед 2012 оноос эхэлж төмсний үрийн аж ахуйн G2 систем гэж хэрэгжилж эхэлсэн. Ингээд G2 системээр 2 жил үржүүлж жилд бол нэг 550-аас 600 тонн элит үрийг одоо үйлдвэрлэж байна. Зах зээлийн системд шилжихээс өмнө бол төмсний элит үрийг бол 5 жилд үйлдвэрлэдэг байсан. 5 жил тариалж элит үр гаргадаг байсан. Дараа 90 оноос хойш 2000 оны үед бол 4 жилд элит үр үйлдвэрлэдэг байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол шинэ одоо дэлхийн нийт хэрэгжилж байгаа G2 үрийн аж ахуйн G2 системийг 2 жилийн дотор бид үржүүлж элит үрийг үйлдвэрлэж байгаагаар бас онцлогтой байна. Манай компани бол нийтдээ 100 гаруйга ус гадар талбайтай нэг 4 талбай сэлгээ хэрэгэлдэг. Эндээ бид бол төмсөөс гадна улаан буудай мөн ногоон бордоо төрөшөнд бол бандуу тариалдаг. Ингэж бандуу тариалснаар хүчний үржил шимийг бол дээшлүүлдэг. Мөн бусад энэ одоо үр үржүүлгийн шин технологиг бол одоо үйл ажиллагаанд нэвтрүүлдэг. Манайх бол дандаа 100% Герман техник төмсний үр үржүүлгийн галлан технологиор бол төмснийхээ одоо үйлдвэрлэлийг бол үржүүлгээ явуулдаг. Ийм онцлогтой юм байна. Байгууллага болон одоо төрийн байгууллага хамтран эдийн шинжилгээний эрдэмтэд манд хамтран одоо бий болгож инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл хүргэж байна. Сүүлийн жилүүдэд бол дандаа төмсний нутагсан Монгол орн нутагсан төмсний сортуудыг тариалж байгаа. Монгол орн нутагсан төмсний 6 сортыг таригдж байгаа. Бид бол Монгол орны хөрс цагуурын нөхцөлд тохирсон. Жишээ нь өндөрлөг уулын бүсэд одоо уралдаан хугацаа богинотой газар бид солистик сортыг бол үржүүлж байгаа. Мөн одоо галагийн сорт бол одоо Монголын тариалангийн 80% одоо 80% гала сорт таригдж байгаа. Энэ гала сорт элит үрийг одоо энэ компани дээр бол гаргаж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч 2012 оноос эхэлж одоо төмс Монгол орн төмсний үрийн аж ахуйн системийг бол шинээр одоо бий болгосон. Энэ ямар ч нэг энд гарсан элит үрийг Монголын одоо 21 аймагт бол 28 аж ахуйн нэгж үржүүлдэг. Үржүүлээд баталгаа дүр гэж юм гаргадаг. Тэгээ баталгаа дүр гэдэг нь бол элит үрийг аваад 2 жил тариалал тэгээд бусад төмс тариалж аж ахуйн нэгжд бол цаашаа нийлүүлнэ гэсэн үг. Ингэж одоо төмсний үрийн аж ахуйн системийг бол Монгол улсын 21 аймаг 262 сумд бол энэ үрийн аж ахуйн систем бол хэрэгжиж байгаа. Ингэснээр бол сүүлийн одоо 4-5 жил бол төмсний үрийн чанар бол сайжирсан. Монгол төмс тарьж байгаа аж ахуйн нэгжид бол эрүүл үрээр нутагсан сортоор бол тариалт хийж байгаа. Ингэснээр бол бид хүн амын одоо хүнсний хангамжийг бол тийм ээ сайжруулах. Энд бол
Монгол орны энэ сайн хөрсөнд ургасан энэ Германы энэ хүнсний зөрүүлтийн сортыг бол сортоор хүн амаа хангаж байгаа ийм хангаж байгаад бид өхний одоо ажлын онцлог бол бас оршдог юм аа. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол улсад албан ёсоор одоо үрийн аж ахуйн тогтолцоо байхгүй байгаа. Одоо бусад одоо улс орнуудтай адилхан. За хуучин 90-ад оны хүртэл бол байсан. Улс орны хэмжээнд 16 улсын сорт сорилтын 16 салбар ажиллаж исэн. Тэгээ өнөөдөр тэр дэс 16 салбараас ерөөсөө нэр төдийн 4-д үлдсэн. Гэхдээ энэ 4 маань одоо нөгөө хөрөнгө мөнгө байхгүй учраас ажиллаж чадгаа байсан. Яг уу тэр ажиллаж исэн туршлагатай хүмүүс нь тэгээ яг уу талбай баг зэрэг эд хөрөнгө байдаг. Үндсэн одоо идэвхтэй үйл ажиллагаа байхгүй болсон. Дээр нь тэр үед улс орны үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг бүхэл бүтэн юм тогтолцоо ажиллаж исэн. Үр үйлдвэрлэдэг аж ахуйнууд байсан. Хөдөө аж ахуйн яамны дэргэд одоо үр сортын алба гэж ажиллаж исэн. Тэгээ энэ үрийн хэрэгцээг тооцдог, үрийн чанарт хяналт тавьдаг, тэ бүх стандарт юм хүмүүс боловсруулдаг ийм бүхэл бүтэн ийм алба яамд ажиллаж исэн. Бүхэл бүтэн тийм тогтолцоо улс оронд байсан. Тэр энэ тогтолцоо үндэсэнтэй алга болсон. Тэр энэ тогтолцоог сэргээх үнэхээр шаардлагатай байна. Энэ чиглэлээр мэдээж бид нэр олон жил одоо хөдөө аж ахуйн яам, засгийн газарт санал тавиад байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо нь ерөнхийдөө ямар юм байх ёстой юм бэ гэдэг зэрэг. За эрдэмжлэгээний байгууллага маань Монгол орны хөрс цагуурын нөхцөл дасан зохицсон шинэ сортуудыг гаргах ажлаа бид нар хийж чадж байна. Сортуудыг гаргаад ирж байна. Тэгээд тэр сортуудын ханган шатны материалыг бид нар одоо үйлдвэрлэж байна тийм. Жишээлбэл төмсөн дээр ихэд бид нар одоо 110 мянган ширхэг болцоо үйлдвэрлэдэг 250 мянга болгоч улсын хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ юм бол ингээд хүрээлэн бол хийчихэж байна. Тэгэхээр энэ хүрээлэнд үйлдвэрлэсэн энэ ханган шатны материалыг хөдөлж аваад одоо нөгөө массовый болгож үржүүлээд жинхэнэ тариаланчд хүргэдэг энэ тогтолцоо нь яг албан ёсоор бий болоогүй. Одоохондоо бол жишээлбэл төмсний хувьд бол тэ элит түргээд хувийн компанитай бид нар юу яагаад гэрээ байгуулад ингээ ажиллаж байгаа. Үндсэндээ энэ тогтолцоо маань яг нөгөө Монгол төмс хөтөлбөргээд одоо 2004-өөс 2015 он хүртэл хэрэгжиж дууслаа шүү дээ. Энэ тогтолцооны үрдэнд бий болсон юм тогтолцоогоор л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг алгажуулах хэрэгтэй байгаа. Албан ёсоор. За тэгэхээр нэг тэгээд энэ алавччих юм бол үндсэндээ юу гэдэг нь тариаланчид маань чанартай нутагсан сортын үрийг баталгаатай их усүрээс авдаг ийм нөхцөл бүрдэх гэдэг байна.